2010-аас 2020 оны хичээлийн шинэ жил эхлэх мөч ойрцоор байгаа эдгээр өдрүүдэд нийслэлийн дүүргүүд, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн сургууль цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хэрхэн хангагдаж байгаа талаар өнөөдөр танилцууллаа. Энэ дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хариалагдах насны 122 мянган хүүхэд байна. Баянзүрх дүүрэг сургуулийн болон цэцэрлэгийн насны 122 мянган хүүхэд байгаа юм а. Гэтэл огт цэцэрлэггүй 2 чороо өнөөдрийг хүртэл байсан юм. Харин хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 14 болон 25 дугаар хороо цэцэрлэгтэй болж хүүхдүүд харьяа хорооныхоо цэцэрлэгийн сургуульд хамрагдах боломж бүрдлээ. 3 цэцэрлэгийг одоо худалдаж авсан байгаа. За нэг нь 25 дугаар хороонд, за 14 дугаар хороонд, 100 дугаар хороонд ингээд 3 цэцэрлэг. Чи манай одоо 14, 25, 2 бол ерөөсөй цэцэрлэггүй байсан 2 хороо. За тэрэн дээр сая намар хавар нэг цэцэрлэг шинээр баригдаад ашиглалтанд ороод за дээрэс нь одоо нэг цэцэрлэгийг бас худалдаж авлаа. За 14 дугаар хорооны цэцэрлэг нь 50 хүүхдийн хүчин чадалтай байгаа. 25 дугаар хорооны цэцэрлэгүүд нь болохоор 200 хүүхдийн хүчин чадалтай. 250 хүүхдийн хүчин чадалтай 2 цэцэрлэг ингээд ашиглалтанд орсон. Ер нь бол хоёулаа л одоо альцсангуу бас хүн ам ихтэй ийм 2 хороо. Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчөд 30, хувийн хөвшлийн 25 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж сурагчдад боловсрол олгоно. Гэхдээ жилэрэг тусам хүн ам нь нэмэгдэж байгаа тус дүүргийн хүүхдүүдэд энэ хэмжээний сургуулиуд хангалтгүй юм а. Өөрөөр хэлбэл 3 ажил хичээлдэг сургуулийн багш сурагчид хичээлийн шинэ байртай болохыг эсвэл сургуулийн өргөтгөл байр ашиглалтанд орохыг олон жил хүлээж байсан бол 2019-өөс 2020 оны хичээлийн жилд 5 сургуулийн байр шинээр ашиглалтанд орох болж байгаа юм а. Манай дүүргийн онцгой ажлын хэлцээс дүүргийн бүх төрлийн өмчт сургууль цэцэрлэгээр одоо галын аюул байдал үйлчлэгийг хийсэн байгаа. За удахгүй хичээл хийсний дараа хувийн өмчийн төрийн ус өмчийн сургууль цэцэрлэгээр бас энэ шалгалт маань үргэлжлээд явах юм байгаа. За мөн одоо нийт одоо 20 сургуулийн одоо гадны ойр орчим талбайд бид нэр бас хяналт шалгалтыг хийгээд за бүх шаардлагатай одоо нэг аюулгүй тэмдэглэгээ галц дээрээс нь одоо нэг хурц сааруулагч эднэргээд яг хүүхдүүдийн тэр зарчих хэсэгтээ шаардлагатай байгаа одоо тэр тэмдэглэгээ хийх хүсэлтийг одоо нийслэлийн авч замын газар руу явуулсан байгаа. Одоогоос 5 жилийн өмнө Баянзүрх дүүргийн хүн ам 280 мянга орчим байсан юм. Харин одоо 337 мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болтлоо өргөжж байгаа юм а. Иймээс хүн амын өсөлтөө дагаад дахиад олон сургууль цэцэрлэг барих хэрэгцээ Баянзүрх дүүрэгт байгаа юм.